TV8 телевиз үзүүлж байна. Хүч чадал хаана оршдог вэ? Хүмүүр төгс төгөлдрөлөө тэмүүлж, өөрийн мөрөөдлийн хувилбарыг бодитоор төсөөлж, сэтгэлдээ ургуулсаар байдаг. Сэтгэлийн хүчээр бид юуг туулж, ямар амжилтанд хүрч, юуг бүтээж чадах вэ? Энэ бүгдийн хариултыг бид танд үзүүлэх болно. Богино хугацаанд галбирчих ширүүхэн өрсөлдөөнд эргэлт буцалтгүй нэгдсэн оролцогч хишиг буян. Оролцогч хишиг жаргал. Оролцогч Томоко. Оролцогч Уран заяа. Оролцогч Ариуна. Оролцогч Отгон цэцэг. Тэд бодибилдинг фитнесийн дэлхийн хошин авраг, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин, бодибилдинг фитнесийн спортын гайхамшиг мэдрүүлэгч, фитнесийн дэлхийн авраг шалралт тэмцээний хошин авраг, Аз ТV-ийн авраг шалралт тэмцээний хошин алтан медальт, Ace Chef брендийн үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин Ануухайн удирдлага дор 45 хоногийг өнгөрүүлнэ. Цорын ганц ялагчийг их хаадын чулуу компани 50 сая төгрөгийн үн бүхий шижир авт. 5 шар апартмент барилгын төсвийн 50 сая төгрөгийн эрхийн бичиг, нийт 100 сая төгрөгийн шагналыг хүлээж байна. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсэж байгаа бол чадахгүй, боломжгүй, завгүйг шалтгаанаа ардаа орхиод яг одоо бидэнтэй цуг. Өөрийгөө шинээр бүтээж, өөртөө хувьсал хий. Энэ бол Ануухайс фитнес шоу. Төгс өөрчлөлтийн төлөө ширүүхэн өрсөлдөөн. Бие бэлдэр сэтгэл зүйн хувьслыг харуулах реалити шоуны 8 дахь дугаар танд хүрч байна. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсэж байгаа бол яг одоо бидэнтэй цуг эхэл. Энэ бол Ануухайс фитнес шоу. Сэтгэлийн галаа бадраач, өвдөгч мөрөөдлийн биеэ урал. Өмнөх дугаарт Орих тэрэлжийн үдсгэлэнд байгалд өөрчлөлтийн төлөөх аяллаа эхлүүлсэн бүсгүйчүүд баяр жаргал, гомдол цөхрөл, ухаарл уужрлыг хамтдаа мэдэрч, нэгнийхээ дотоод ертөнцид илүү гүн нэвтэрч, дахин давтагдчихгүй нандин мөчийг хамтдаа үзсэн. Өнөөдрийн дугаард Гандангийн хідэн тагтар нар шиг ямар завтай сууж байгаа. Нэг цаг зам дээр алхаад дөнгөж боссон багшаа. Хөш ор, ой ор, зүв ор. За Ариуна амарчлаа, ахаа явлаа. Зүв ороо. Ариуна дахин амарчлаа. Багшаа үүнэ датчин. Хүүд үүнэ чирүүс датчин. Тэ юух гэдэг. Багш хотод ирээд зам өөрчлөгдсөн байна. Ой хаач гэдэг. Дийхгүй байна. Хээ, Дийхгүй байна. чи энэ заалнаас гараа явах юм бол ахш намайг харахгүй шүү. Ялах гэж орж ирсэн юм уу? Ялагдах гэж орж ирсэн юм уу? Ялах гэж орж ирсэн. Тэ яачаа та. Өөрийгөө ялан дийлж чадах юм уу? Чадна. Эдгээр чи өрсөлдөгч ч юм уу юм уу? Мөн. харин өнөөдөр тэд их хотын нүжигнээ амьдралдаа эргэн хөл тавьж, шинэ орчин, шинэ сорилтуудтай нүүр тулгуулна. Хувьслын төлөөх тэдний өнөөдрийн аялал ширүүхэн өрсөлдөөнөөр үргэлжилж, дотоод сэтгэлийн хүч тэнхээг нь шалгах болно. Одоо бичсэн үү? Үгүй яанаар жогсчихсан бай. Үгүй энэ 3 4 5 Өн өвхөд жогсчих бай хай. Гахан биш үү? Өө энэ Хүн яг гацаад юм шүү. Гацаад байна. Яаж вэ? Хараа. Ингэж гацаад ахта яа юм бэ? Хотод ирээд анхны бэлтгэлд явах гэж байна.
Надад ч гэсэн байна заяа. Гэлэгэд хоолойход дэгдэм мөний өөрсөө бариад ийчих шүү дээ. Ямар сонио. Би одоо дэглэм авсан гоцоо. Хэцүүдэх байх гэж утсан чинь багшаас зүрхэнд орсон байна тий. Харин тийм бид нар сэтгэл дотор аноход орсон. Чихэн дээр ингээд сонсогдсон. Алаад байгаагаас нь айгаад Баруун талд ингээд хөөй. За айлмаа гэж орж ирж байгаа юм чинь. Улаанбаатар хот. Премиум Улаанбаатар. Премиум фитнес өглөөний 10 цаг. Бэлтгэлийн 30 дахь өдөр. За сайн байцгаана уу? За сайн байцгаана. Гой заатанд ихтгэл хийж байгаа да баяртай байна. За боломжтой бэлтгэл сайн уу? Сайн. За ингээ Улаанбаатар хотод манай фитнес дээр бэлтгэл хийх юм байна. Тэгээ одоо та нар заалаа сайхан танилцуулъя. За манай фитнес клуб нь болохоор сая 2025 оны 8 сараас үйл ажиллагаа эхлээ явуулж байгаа. Тэгээд сүүлийн үеийн хоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байгаа. Тэгээ манайх болохоор давуу тал нь болохоор дотроо бас давхар саунтай тэгээд мэрэгжлийн багш дасгалжуулагч нартай манайх одоо өглөө 7-оос орой 10 цаг хүртэл ерөнхийдөө ажиллаж байгаа. Тэгээд олон төрлийн сонголттой тоног төхөөрөмж байгаа. Тэгээ та хэдийг сайхан хөссөн үр дүнтэй хүрэхэд нь бол манай тоног төхөөрөмж ерөнхийдөө хангалттай байгаа шүү. Шүүсээ шахуулахад хангалттай олон төхөөрөмжнүүд байна да. Янзаар шахах юм дээ. За одоо та бүгд хувийн бэлтгэлээ сайхан хангаж авахгүй анхаа багш нэрж байгаа хаа. Яг нэг зам дээр өгч та. Эртэж шуухануудыг хараач ээ. Бэлтгэл эхлэхээс өмнө аль хэдийн бие халаагаад эхэлж гэж. Урам зориг дүүрэн ирч хүчтэй харагдаж байна. Амжилт хүсье өгтөө. Одоо гэрсний одоо анхны дасгал. Өнөөдөр хэлж байна. Багш байхгүй. За заална бид нар анхныхаа бэлтгэлийг хийж чинь. Тэгсэн чинь хамгийн харамсалтай нь анхныхаа бэлтгэл дээр багш маань өөрөө газарчлоо. Тэгээд намайг үзэж байгаа 45 нэмэгтэйчүүд намайг дэмжин эцтэй та нарын төлөөлөл явж байна. Сэлэнгичүүд За өдрийнхөө омега 3-ыг үед багшаачудаа бэлтгэл хийх өмнө 2 ширхгийг уугаад тэгвэл нэг арай бэр тэнхээ ороод идэв юм аа тий. Нэр багш минь яаваа нэр үгэлдэм бэ шүү үгэлдэм бэ. өнөөдөр энийг наах чинь чөт багшаа хүлээгөө сууж байна. Өнөө багшаас зөвшөөрсөн манаас өдөр тутмын амттан зар чоколад изэ бэлтгэл хийхгүй бол яах вэ? Алууд нь шүү дээ. Тэг багшигаа эртэл ямар ч юм нүүр сусмасаа задлаад байж ий да. Алуулахаас өмнө. Ингээл уугаад болоо тэгэл төд дутлаггүй гидсингээл гэл хэлт юм билээ. Гэж бол тэгэл цаа чи ингээд ус олол гараа авчихна. Ямар ч асуудал. Хүүхдүүд байдаг байхгүй юу? Аян их Утган байна дөө. За ясаа юу цаа. 1000 years later. Гандангийн хідэн тагтар нар шиг ямар завтай сууж байгаа. Нэг цаг зам дээр хатгаад дөнгөж буусан багшаа. За хэдэн минут би ялав? 40 минут. 40 минут. Хэдэн Нэг минут? цаг. Нэг цаг. Хэдэн минут? Шатан дээр алхсан багш. Хэдэн минут явсан? Шатан дээр 30 минут, гүйлтэн нэг 20 минут. 50 минут. За хоолоо одоо жигнэж идэнэ. Одоо ерөөсөө маш цөөхөн 15 хоног үлдсэн байна. 15 хоногийн дараа одоо шоу дуусах гэж байна. Ялагч тодорхойд ердөө 15 хоног үлдсэн байгаа учраас хоолны дэглэмээ алдахгүй өөртөө хоолоо сайн хийгээд хариуцлагатай байна. Одоо премиум болор resort дээр огшин хоол хийж өгч ирсэн бол одоо өөртөө хоол ундаа тааруулаад бэлтгэл сургалтандаа хамрагдаж явах хэрэгтэй ахна штэ. За. За би халалт явсан өнөөдөр хэдүүлээ хэвлэлийн дасгал дээр төвлөрч ажиллах байгаа. Тэгэхээр та хэдийн хувьд бол хэвлэлийн өглөлт
маш ихтэй байсан. 30 хоногийн хугацаанд бол нэлээд сайн жим буусан. За үүн дээрээс бол хэвлэлийн дасгал маань тогтмол хийгдээ явсан. Гэхдээ өнөөдөр хэдүүлээ. Өнөөдрийн дугаар дээрээ 1 цагийн хугацаанд хэвлэлийн дасгал хийх нь. 1 цаг хийж чадах уу? За. Зэтэлтэй. Чангастай. За надад хэлэх үг вэ нөө? Эрхээр нь яан шийтгэн мэдхэн алан талан мална гэсэн гинөө. Хаач ч энэ анухаг ирэхээр ална зам дээр гүйлгэн. Тийм хүн байхгүй шүү. Хин тэгэж хэлээд байгаа. Багшиг орж ирэхээр жоохон загинд юм уу? Та хайчаад ирвэ гэж жоохон загинахаас цаг мага барил та гэж. Гişгэмт хоёр нэг нүрэ буталж чад нэг хоцорсон да. Тэрэн дээр их юм болсон. Өнөөдөр багшаас хариу гаргая гэж бодож байна. Багшийг шийтгэнгээд алуулахгүй дээ. Ирэхээр нь жоохон загны доо гэхгүй юу худлаа. Одоо тогсон шүү багшаа. Яан гэсэн багшаа. Яах гэдэг? Ямар намайг яах гэдэг? Яалцах юм. Ямар вэ? Хэвлэлийн дасгалаа 1 цагийн хугацаанд хийх үү? Бэлнэ үү? Бэлнэ. За эхлэе 30 өдөр. Хэвлийн дасгал. Энэхүү дасгалыг хаан хийх боломжтой тул гэрээ нөхцөл жингээ хасч байгаа бүсгүүчүүд байвал дагаад хийгээрэй. Тогтмол хийснээр хэвлийн өөхлөлт хайлгаас гадна биеийн ерөнхий өөхлөлт жигд багасна. Жин асалж байгаа хүмүүрд хэрэгтэй дасгал шүү. За багш нь тааидад юу яасан штэ? Сарынх нь хэрэглээг өгсөн те. Цэлютийн тосон төрүүлээд дууссан байна тийм үү? За тэгэхээр багш дахиад нэмээд цэлютийн тосон. Маш жоох үлдсэн. За дахиад аваарай заяа сарын хэрэглээг нөхцөө одоо хэдүүлээ бараг сар боллоо. Тосоо хэвлэлийнхаа хэвлээндээ тосоо түрхээ цэлют ихтэй хэсгээрээ түрхэн давхар арьсан сайн чангангээ хэлсэн байгаа. Одоо ямар нэгэн бүтээгдэхүүн хэрэглээ та хэд дасгал сургуультай их хоолны дэглэм барихгүй бол ямар ч бүтээгдэхүүн үйлчлэгээ сайн гарахгүй. Тэгэхээр бүтээгдэхүүнээ аливаа бүтээгдэхүүнийхаа үр дүнг сайн гаргахын тулд хоолоо сайн барих нь дасгал хөдөлгөөн хийж иж одоо аливаа ямар нэгэн хүнсний нэвлэл бүтээгдэхүүнүүд бол үйлчлэгээг үзүүлдэг гэсэн үг. За хэвлээндээ төрөгч болно. За хэвлийн дасгалаа хийхдээ ерөнхийдөө дотор бүсээ ерөнхийдөө суулчвал зүгээр шүү. За яа тэгэхээр хэвлийн булчин маань сунаад агшчих явцдаа бол одоо тулталсан ачаал авдаг. Нэлээд чанга бүсэлчгээр нөө булчин маань одоо чангарч суларч өгдөггүй учраас та хэд маань дасгалынхаа үед бол бүсээ тайлчвал ер нь бол зүгээр юм гэсэн үг. За эхний дасгал руу орох уу? За дэше хараа өвтчихэд үлээ. За дэше харж ихтэй гараа толгойнхаа ард авлаа. Өвдгөө тохоотойгоо сөөлжлээ явна. Багш нь энэ дасгалуудыг бол сарын хугацаанд та хэд хийлгэжсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө бол бас та хэд маань энэ дасгалын хувьд туршлагатай байгаа. Гол нь хугацааг нь багш нь эхний дасгал дээр 1 минутаар өгье заяа. За 1 минут явлаа эхний дасгалаа оръё. За 1 2 3 4 болчих сайн биш үү. За ерөн сарын хугацаанд бэлтгэл сургуультаа хийгээ манай эдийн хувьд бол ачаалт авах чадвар бол нэлээд сайжирсан байна. За тэгээ ерөөсөө хэдхэн хоногийн дараа одоо 3-4 дугаарын дараа ялагч маань тодорхой гэж байгаа учраас бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй байх нь. Одоо маш сайн төвлөрөөд бэлтгэл сургуультаа таслахгүй, хоолны дэглэмээ алдахгүй хийх хэрэгтэй. Яваарай. За сүүлийн 20 секунд ч. Сүүлийн 20 секунд. Яваарай. Сүүлийн 15, 14. Амсгаа гаргаа шүү. Яваарай. Отгоо яваарай. Альбаа яваарай. Сүүлийн 10, 9, 8, 7, 6, 5, 4, 3, 2, 1. За жоохон амрах. Дасгал аимшигтай байсан. Ойлгох хүүхдийн хошног урд өдрөө умалцсан гэдэг шиг алуулдаг шүү дээ. За дараагийн оролт орно. Дараагийн оролтон дээр хамгийн сүүлд хэн тисэж үлдэхийг харъя заяа. За багшийнх нь өгж байгаа эхний дасгалын чаленж шүү заяа. За энэ дасгал дээр хамгийн удаан барьсан оролцогчийг багш нь харах нь байна. Бэлнэ үү? Юу хамаарэ? Энэ доснаас дахиад нэгийг За эхлэх үү? Хамгийн сүүлд үлдэхийг харъя. Явлаа. За хэн хамгийн сүүлд тунж үлдэхийг харъя өгшин. Одоо ер нь жоохон өрсөлдөх сэтгэхгүйгээ буцаагаа сэрээгээд хоорондоо жоохон өрсөлдмөр юм шүү. Яваарай. Дасгалын техник чухал шүү. Цээж баг зэрэг таваад өвдөг тохоогоо сөөлчлүүлээ явна.
Болохгүй. За, альмаа зогслоо. За, 3 оролцогч үлдлээ. Отгоо, Ариуна, уран заяа 3 үлдлээ. Хин хамгийн удаан тисч чадхаар байна. Хараа өгшин. Ягаад уран заяаг дийлчих вэ? Хараа өгшин. Зөв орон шүү. Хөлөө тэгслээд өвдгөө тохоогоо сөөлжтэй явна. Хөлн дуугаж хийж байгаа юм шиг явах нь байна. Амсгаа аваа гаргаа шүү. За, отгон цэцэг бол хурдан алдахгүй маш сайн хийж байна. Уран заяа жоох хурдан юмэр шүү. Яваарэ. Яваарэ. За, та хоёрын хин хамгийн сүүлд тэсэж үлдэх юм. Одоо харъя да багш. Отгоо хэлэхгүй гэнэ үү? Барчин нал гэж бодоод байна да. За, болж шүү. Хайдаа мөр манд байна. Хөлөө тэгштэй татлаа, хөлөө тэгштэй татаад. За, одоо техник зөв орно шүү. Өвдгөө тэгштэй татлаа, уран заяа, отгон цэцгээ. Уран заяач одоо бид нар дундаа тамирчин шүү дээ. Энэ тамирчин хүүхнийг нэг ганц тасгал дээр ялаад хийдэ. Уран заяа отгон цэцэг танд хэлэхгүй гэнэ үү? Тэгээрээ. Иш чаав. Миний хажууд 2 тамирчин би энд нэг балай хавсыг гөвтөд ийсэн. Та балайчтай одоо болсон. Хөлөө тэгшлээ татаа шүү. За, техник дээр илүү сайн ажиллая. Хөлөө тэгшлээ татлаа. За, уран заяа буулаа. За, отгон цэцэг ихний дасгал дээр хамгийн сүүлд нь тунж үлдээ. За, отгон цэцэг 4 минут 40 секунд тасралтгүй дасглаа хийлээ шүү. Бэйвалдрын төсвөр төвчээрээ тунхаглаж эзэж тусашгүй ирж хүчтэйгээ харинчныг мэдрүүлэх шиг боллоо да. Баяр үргээ бүсгөө минь. Өнөөдрийн дасгалын ялгч басандаа баяртай байна. Яг ер нь жоохон надад нэг тийм амар гүргэр зам байдаг л та. Тэгээд тэр гүрэл ер нь дасгал ихэлсэн өдрөөс ахуулаад ингээд шүрмэс татаад надад бол яг үнэндээ бас амаргүй байсан. Тэгээд 30 өдөр гүрэгдсэн штэ. Одоо тэг үлдсэн цаг хугацаанд тэгэл гүрээгээд яваад ирсэн чи гүрээгээл явна. Би 30 та охтууд шиг үзнэ гэж хэлсэн мэт манай хаа. Йоо. Ерөнхийдөө бол нөгөө гэртээ хүүхдээ хардаг ээжүүдийн хувьд төрсний дараа бас энэ дасгалуудыг хийвэлэх тохиромжтой байдаг. Томоко юу хийж байгаа ам нь ажиллагдаад ах юм? Лир үлдсэн шүтэн завсаа. Хэдэн цагс ажилтдаг юм бэ наата? Хизээний лирж ажиллаад байгаа. Сайн нөө бэлтгэлийн өмнө Бараг 30 минут. Тэгэхээр чи та чинь 45 минут дасгалаа орсон гэдэг чинь 45 минутын өмнө байсан лирнийхаа үлдэгдлийг одоо зажилсаар байгаа юм уу? миний шүт чинь одоо нөгөө Япон хүний жишгээр одоо наашаа цаашаа харсан. Завсараас гараад ирсэн. Онцлогтой юм ба штэ тий. За бас офшор хоолтой байх нь штэ. 11 яах гээд байгаа юм бэ Ариуна? Хийлдээ. Ариуна амарчлаа. Наа хүнээ хар. Наа хүндээ шаардлага тавь. Ой хаач гэдэг. Дийлэхгүй байна. Хий. Дийлэхгүй байна. Чи энэ заалнаас гараа явах юм бол ахиж намайг харахгүй шүү. Алтан ивент төгч их хаадын чулуу үеийн үед үрийн үр дүвлэгдэх сод бүтээлийг бэдурлан. Дугаарын хамтрагч ST Design мерчендайзыг мэрэгжлийн хамт олонд даатга. Ерөнхий ивент төгч Номин хүний хэрэгцээ цум багцсан. Мөнгөн ивент төгч Gem International Хожирт Эрдэс тус Red Bull Energy Drink Lotus Farm Кефир тараг Хекинго цэвэр шоколад Алтан ивент төгч Тэргүүн чансаа Ерөнхий ивент төгч 5 шар апартмент чанартай барилга бат бөх ирээдүй. За дараагийн дасгал маань хэвлийн доод хэсэг рүү ачаал өгөн. Тэгэхээр одоо хүүхэд гаргаад за дээрэс нь хит их жинтэй эмэгтэйчүүдийн хувьд бол хэвлийн доод хэсэг нь ямар болцсон байдаг лээ? Сударсан. Унжсан байдаг. Томоко энэ жингийн илүүдэлтэй хүмүүсийн хэвлийн доод хэсэг нь ямар болцсон байдаг лээ? Бүр ингэ заяа нугалраад тэрний одоо ингэ бүр ийм бит. Нугаларцсан ийм хүн. Тэгээд энэ ингэ доор ингэ бүр ерөөсөө ингэ мөнхийн харахгүй хэсэг. Ямаа олж харахгүй юм тий. За тэгэхээр яг саяны Томокогийн маань хэлснээр
одоо энэ хэвлийн их одоо доод хэсэгт бол маш их өөхөлт байдаг. Тэгээ жингийн илүүдэлтэй хүмүүс маань одоо ингээд хэвлийн доод хэсэг өөхөлттэй учраас бас одоо яг хэлснийхэн дагуу бас хэвлийн доод хэсгээ тийм ээ харж чадахгүй хүмүүс зөндөө байгаа гэсэн. Тэгэхээр энэ хэвлийн доод хэсгийн өөхөлтийг маш сайн багасгаж өгөх дасгал бол одоо энэ хийх дараагийн дасгал байгаа. Энэ дасгалыг бас өмнөх одоо бэлтгэлүүд дээр хийгдээ явж исэн альмаа яага нүдэ байна юу бодоод байгаа чи яацсан хотод ирээ яатсан чи муу амьд дурлцсан юм уу? Аа? Шаудсан уу? Ийш тийш гарсан юм уу? Гараагүй. Өнөөдөр гарна. Үгүй өнөөдөр гарна гэдэг нь өнөөдөр болцсноо л гэж байгаа. За тэгээ болгоомжтой болцдог юм шүү дээ. Тэр ирчээрээ тэгээд энэ тэнд очоод арх таар суугаа тэгээд бөө юм болцсон байна. Аа? Энэ өөр болцоонд явах хүн байгаа мó таад? Байхгүй. Ариун явах юм болцоонд? Таны дуусах чагаар болно. Ариун өчтөр болцсон. Ариун өчтөр болцсон уу? Тэгээд гоё ааштай болцсон ариун. За дараагийн дасгалаа орох уу? Хэвлийн дасгал. Хамгийн өндөр ачаалал өгдөг хэвлийн дасгал. Энэхүү дасгал нь богино хугацаанд хэвлийн өөхлөлтийг багасгаж, хэвлийн булчингийн ачаалал даах чадварыг дээшлүүлнэ. Фитнесээр хичээлдэг хүн бүр дасгалын системд заавал оруулаарай. За ойлгоцноо. За 1 минутаар шүү заяа. Гол нь штэ хөлөө тэгшлээ татна. Энэ дасгалыг 1 минут хийж чадахгүй байгаа нэг шийдэх шүү за. За 1 2 3 тэгшлээ татлаа уран заяа. Тэгээд амрахгүй шүү хөлөө доор тавих юм бол шийдэхтэй шүү. Явлаа. 15 14 10 9 яач 8 7 6 5 4 3 2 1 За жахаа. Одоо жоох өөрсдөө ажиллаа надаар нэг тамлуулаад алхаар болж чадхаар байвал байгаа байхгүй бол тэгээд болж болно шүү өрнө. За явлаа дарыг орлоо. Хурдл. За хурдл. Явлаа 1 2 явлаа 3 4 5 явлаа сүүлийн 30 секунд. Та тамирчны амьдралын ерөөсөө 15-аас 20% л ойлгож байна. Яах ганаа хөлөө буулгаад байгаа юм бэ? Буулгаагүй явш. Явал та. Сүүлийн 30. Явлаа. Жаргаж олсон өөхөж чинь зовж алга болох юм дээ. Явлаа. Сүүлийн 10. 9 8 7 Багш хотод ирээд зам өөрчлөгдсөн байна. Үлээ унаах юм бол дахиад эхнээс нь тоолно шүү. Явлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64 65 66 67 68 69 70 71 72 73 74 75 76 77 78 79 80 81 82 83 84 85 86 87 88 89 90 91 92 93 94 95 96 97 98 99 100 101 102 103 104 105 106 107 108 109 110 111 112 113 114 115 116 117 118 119 120 121 122 123 124 125 126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 147 148 150 151 152 153 154 155 156 157 158 159 160 161 162 163 1
8 9 10 11 яах гээд байгаа юм бэ Ариуна? Хийлдээ. Сүүлийн 10 яваач. 10 9 нэг нь алдах юм бол ахаа эхнээс нь эхлэн гэсэн. Ерөөсөө одоо 15 хоног үлдсэн байна. Жохон өөрсдөө дайчлаа явчмаар байна. За орлоо. Явлаа. Нэг нь алдах юм бол ахаа эхнээс нь тоолно гэсэн шүү. Явлаа 1 2 3 4 Хөш ор. Ой ор. Зүг ор. За Ариуна амарчлаа ахаа явлаа. Дахиад эхнээс нь тоолъё. Ариуна хийвэл хийсэн шиг хийгээрэй. Өөш томок. За томок амарчлаа ахаад. За ахаа эхнээс нь тоолъё. Ор. За бэлээ юм уу бэлэн биш юм уу? За манайхаа тэсээ төхөө. Өөртөө тоолоод манайхаа. Манайхаа ингээд нэг хүн хэлээд байгаа юм биш үү? Танайх нь юм уу? Тустай юм уу? За эхлэх үү? За тоолъё явлаа. За амрыг өмдөө тайлж болно. 1 минутын амралт өглөө тайлбал бушуухан шиг эрүүл ирээрээ 1 минут өглөө урдаа яав хурдлаач ямар удаан юм шалхаагаа хөвтөдөх юм бос. Өнөөдрийн бэлтгэл дээр мэдээж одоо анхны өдөр бид нар чинь маха идсэн шүү дээ. Нөгөө бэлтгэл дасгал хийгээгүй хүмүүс орж ирээд тэрнээс хойш маш хамгийн хүнд бэлтгэл хийсэн.
Ариуна зөв ороорой. Багш би өнөө дийлэхгүй. Ариуна. Тач. Чирүүс тач. Чигээд ор. Чирүүс тач. Чигээд ор. Орч чадахгүй бол гар эсвэл яах гэдэг юм бэ ер нь? Юм болгон дээр чадахгүй гэдэг юм. Гэсэн арайч та хэд бодох хэрэгтэй шүү дээ. Хэдэн жил наад муухай заваа өөхөө хөрөмтлүүлсэн. Алуу болгоод арилгаад үгүй гэхээр баашлаадах яах гэдэг юм ер нь? Тийм жаргасан шигэ буцаагаа тайлуулдаг өөх гэж байхгүй шүү. Зов нь мэдээ. Ойлгож байна уу? Тохон дээр жи авахгүй Ариуна. Ариуна, тохон дээр жингээ авахгүй. Ариуна амарчлаа. Ариуна амарчлаа. Наа хүнээ хар. Наа хүндээ шаардлага тавь. Өнөөдрийн бэлтгэхэд ёстой наадыг аалсан. Би бүр аймаар шантарсан. Би өглөөд ингээ хийхнээр бүр аймаар гिचээг хийсэн шүү дээ. Би бүр ингээ гिचээг хийдэг сүүлд жирэ миний хөл ингээ би хөлөөний жахард мөдөр дийлэхгүй да. Би өөрийгөө боцож ингээ чирүүс татаад өвдөд ингээ дээшин гар дийлэхгүй. Зөв ороорой. Ариуна дахиад амарчлаа. Багш өнөө татчихна. Өнөө татчихна. Хөл өнөө чирүүс татчихна. Тэ юух гэдэг. Би өнөө дийлэхгүй байна. Наа чи бүгдээрээ хийгээ болоод байна. Чи сарчингаа дасгал хийлээ. Дандаа ийм тайлбар тавих яах гэдэг. Яах гэж орж ирсэн тэгвэл? Чирүүс татчихна. Яах гэж орж ирсэн? 1 минут гүргээ хийж чадахгүй. Яах гэдэг. Ямар ам болох юм уу, гарах юм уу? Гарыг бэрэг хөлөөгүй. Чирүүс чад тэгвэл. Бусдын шаардлага тавил та яах гэдэг юм бэ? Хүрээлтээ манайхан. За яа. Мэдээж жиргийн чинь нөгөө тэмцээн оролтоо юм чинь тэгээд одоо хоног хугацаа төгссөн байна. Тэгээ багшийн хувьд бол одоо нэлээд шахаж эхэлж байна. Тэгээ манай эдгсэн шахаал шүмсэн татаал Ариуна эдэр сая. Ер нь бол тэгэл өөрийгөө ялчаасай л гэж би бодсон. Саяны нөгөө нэг бэлтгэл хийх юун дээр бол би гарыг болох уу? Чирүүс татчихна. Үүний чичрээ хийдэг. Чи дасгалаа хийхгүй байх. Зүгээр хөлөө дээшээ өргөж хөвчих юу яриа да. Та дийлэхгүй байна. Хий. Чи хийхгүй бол хизээш турахгүй. Чи хийхгүй бол хизээш турахгүй ойлгож байна Ариунаагаа. Чи өнөөдөр 99.8 кг хүртлээр таргалчаад өөдөөс яагаад шалтак тавиад байгаа? Чирүүс тачин хийхгүй. Үгүй бус нь болоод байна. Чад 30 секунд яв. Би хийхгүй биш. Би хийх. Чи чадахгүй байна. Чи хийхгүй байна. Чирүүс татчихна. Хийхгүй байна. Чи хэрвээ ингээ хийгээд болж байгаа шүрмс татаж болно. Чи хийхгүй байна. Зүгээр хөлөө дээшээ хөвтчээд зүгээр бус нь хийгээ явж байгаа. Чиний техник болохгүй байна. Дээшээ гарч өгөхгүй байна. Техник ч болохгүй байна. Техник ч болохгүй байна. Чи энийг даахгүй бол хизээч чи өөрийгөө ялан дийлж чадахгүй. Чи хизээч ингээ хасч чадахгүй. Чи би ялахгүй да. Яв. Явлаа. Дахиад ор. Би орохгүй л болох. Өнгөө чирүүс татаад өгч ийн гэхнээр та яа хүн ойлгохгүй байх. Би хийдэггүй шигээд байна. Дийлэхгүй байна. Хий, бус нь болоод байна. Би бусад чи хийхгүй зүгээр хөлөө дээшээ өргөчөөд зүгээр хөвдөд байр. Хийдэг шүү дээ. Зүгээр хөвдөд дийлэхгүй байна. Хий. Чирүүс татчихна. Чирүүс татчихна. Ийм шалтак тоочихгүй чи шалтак тоочоод байна. Ой, хаач гэдэг. Дийлэхгүй байна. Хий. Дийлэхгүй байна. Чи энэ заалнаас гараа явах юм бол дахиж намайг харахгүй шүү. Чи энэ дээр гэж ирсэн юм. Өрхлөн гэж ирээгүй. Тэгээ хийгээч. Би хийдэг шүү дээ. Би өнөөдөр үүний чирүүс татаад дийлэхгүй байна. Одоо чиний наа шалтгаас би залхаж байна. Гаачудаа. Би чамаа гоё олохгүй энэ чинь үлийг үзээ тогтоод байгаа юм шүү. Хүн хилээд хийгээд өгчих гээ гуугаад авах чи яагаад хийхгүй байгаа юм бэ? Та нарын төлөө энэ чинь үлийг үзээ тогтоод байгаа юм шүү ер нь. Та хэдийг ер нь гоё олгож ингэж хаасан би яах юм? Надаа ямар ашиг байгаа? Та хэдэд л хэрэгтэй юм биш үү? Тэр эмнэлгийнхаа анх ирсэн шинжилгээг хараач тээ. Баахан хэцүү хүмүүс энэ шоунд ч анх эхэлсэн шүү дээ. Бид нарт ингэж хийсгэлээс хатж байгаа байхгүй. Тэгээд уйлсан чи ингээд өөр ирэхгүй ингээд
эцэст бид нэр гоё болохын төлөө бид нар энд баярлах хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол баярлах хэрэгтэй. Тэгээд бид нарыг гоё болохын төлөө энэ хүн ингээд хичээж хахад бид нар өөрсдөө илүү хичээх хэрэгтэй байхгүй. Нэг ганц хоёр шүрмс таталтаа тэгээд даваа туулчих сэтгэл зүй алгуу таад. Тамирчны амьдралаар амьдраа би 10 жил болж байна гэж хэлээд байгаа шүү дээ. Энэ байтугыг би тисээд өнөөдөр 10 жил явсан байна. Яв. Ор. Яач? 1 2 3 4 5 6 Би хөдөө бас дэш үнэхээр өөрөө дийдгүй байна. 11 12 13 10 өнөөдөр жинхэнэ үнэнгээс дийдгүй уучлаар би чигээд юу гэв би ингэж нэгчгүр гаргаж үдээгүй жинхэнээс өвдөж байна. Чи өрөөсөө сайн хийхгүй байгаа штэ. Би юурээсээ сайн хийдэг би юурээсээ хамаг бүтнээр би харин чамаа 30 хоног олвол хангалттай хамгийн бага ачааллыг өгч явсан. Сүүлийн 7 хоног чи угаасаа би чи өвдөө олигтой дасгал хийгээгүй. Жинчин буухгүй чи энийг хийхгүй бол жинчин буухгүй. Би дасгаад жинчин буухгүй штэ айл дээр 10 бамбаны даавар өвчтэй та мэджигээд тэр өвчнөө тэгвэл яах гэж орсон юм? Яасан яах гэж орсон тэгвэл? Чи наад өвчнөдөө ялагдах гэж орж ирсэн юм уу? Өвчнөө даунт болох гэж орж ирсэн юм уу? Тэгээ энийг орооч. Тэрүүс дата жигдээс дийхгүй байна. Энэ дасгал дээр шүрмэс татахгүй. Чи зүгээр хөлөө дээшээ өргөж байгаа үед бол шүрмэс татахгүй. Тэгвэл доошоо хараад хий. Доошоо хараагүй. Доошоо хараагүй бол наад шүрмэс чинь татахгүй. Яв. За бүгд доошоо хараад хий. Доошоо хараад бие ханжинг авлаа. Бушуу. Үнэхээр өөрөө чадахгүй гэж бодсон бол цаашаа ингээд 1000 багш татаж аваа яваад хийж чадахгүй шүү дээ. За 60 секунд тоолоо бүүндээ хамт явна шүү. Энэ дасгал дээр шүрмэс татна гэж байхгүй шүү. За явлаа. Хөөй. Зөв тоолоор ямар хурдан тоолдох юм. Яваач. Өөрчлөлөө яв. Сонсохгүй дахиад эхнээс нь тооллоо шүү. 50 53 54 55 56 За 10 секунд амраа дараагийн оролт орно шүү. Сүүлийн 27 минут. Уран заяагаа. Чи ялагчийн төлөө өрсөлдөх гэж орж ирсэн юм уу? Яах гэж орж ирсэн юм? Чиний галц огч мөр унтарсан байна. Чи ийм сэтгэл зүйтэй бол ялагчийн төлөө өрсөлдөх чадахгүй уран заяа. Хамгийн гол нөгөө багш маань ингээд тасгалаар шахаад байгаа нэр үүсээ. Биш байхгүй юу? Яаж хийж байгаа л бид тэр ингээд даваал гарахын хэд бол хичээн салгалаад чамаагүй. Хамгийн гол нөгөө сошиал орчин л элдвэр хилээ. Тэгээд ингээд над руу ингээд өтөрт ингээ 2 3 4 удаа ч амар хөвгтэй чатнууд намайг торимжилсан те. Өөрөө л гүйшлэмшээлтэй хэлдэрмгсэн. Тэрхүү юу тэсгүй амар хэцүү. Чи 3000 хүмүүсээс сонгогдож орж ирсэн шүү дээ. Ингээ ялагдах ч юм уу? Сонсохгүй. Үгүй. Ялах гэж орж ирсэн юм уу? Ялагдах гэж орж ирсэн юм уу? Ялах гэж орж ирсэн. Тэгээ яач чадаа? Яачгүй. Яачгүй. Тэгээ яач чадгаа юм бэ? Хичээнэ. Ингэж хичээд юм уу? Сая яг угаасаа багш амар мэдэрсэн байлээ л дээ. Тэ чи бүр ингээд нормалсан байна тэргээд тэгээд багш ясангаа хурцлаад намайг ингэхэд л яг би ингээл хурцлаад ингээл чи чадах юм уу гэл ингэхт нь би ингээл угаасаа би чадна гэл би яг ингээл тэгсэрс гараад яг уйлсан угаасаа яг чин сэтгэлээс бүр ингээл тэгээ бас нүд онгоолоо. Налимаа вэ? Ялах гэж орж ирсэн юм уу? Ялагдах гэж орж ирсэн юм уу? Зүгээр энэ нэг шоунд орж ирчээ яах вэ? Би нэг юм зүгээр орж ирсэн гэдэг хүнийг би авахгүй шүү. Авдаггүй шүү ер нь. Яах гэж орж ирсэн? Гой биетэй болох гэж. Ялагчийн төлөө өрсөлдөх гэж орж ирэх юм уу? Гой биетэй. Чамайг би ийм хариулт өгөхүйсэн бол би чамайг анхнаас авахгүй байх байсан юм. Үгүй ер нь нөгөө нэг ингэж бодсон. Анх орж ирэхдээ л би чи нөгөө нэг хамгийн бага жинтэй байсан нь. Тэгээд би яг дотроо ингээд өөртөө хэлчихгүй. За угаасаа бага жинтэй нэм чинь биелд хөрүүлэг мэжтэй. Би бол гой биетэй болоод гарна. Тэгээд бодоод байсан чинь сая тэг багш ингээд
доторх аратангийн маань сэрээгээд өглөө нэрээ би чадах ч юм уу? Яагаад чадахгүй гэж те? Би яагаад нэг амар буугаад өгсөн яа лээ чадах юм шиг байна уу? Одооноос эхлээд яг өөрийнхөө тултал хүрч чадах тэр эцсийг хүртлээ хичээгээд үзье. Өөрийгөө ялан дийлж чадах юм уу? Чадна. Бид нар чи өрсөлдөгч ч юм уу юм уу? Мөн Харж байгаа өрсөлдөгчнүүдээр харж байгаа юм эднэрээ. харж байгаа. Яваад өгөөч тэгээ шаардлага тавиач. Тэгээ өнөөдрийн бэлтгэл урд урдныхаас бүр амар шахаж ийн багш одоо аргагүй л дээ бид нар одоо сүүлийн хэдхэн хоног тий одоо 10 хэдхэн хоног л байна. Тэгээд уг нь бол бид 6 зургуулаад амар хичээж байгаа. Тэгээд хоол ундаа ч гэсэн алдахгүй гэртээ ирсэн ч гэсэн одоо бол гэрт бууз харагдж байгаа ч гэсэн би ч нүдэ анаа л өнгөрж байгаа шүү. Яана айгу хэцүү ингээд айгу сонин хүмүүс байгаа байхгүй. Би тэгтээ ер нь их гайхчихна. Энэ ямар сонин 6 хүн аваад орчив гээд үл бүтэх. Тэр ариун нагийн царайг хартаа бүр. Үнэн ход мэдрэмжгүй болсон байж თუ хүний яриад байх. Би мэдрэлтэй байхад хийдэггүй шүү дээ. Би хийдэг шүү дээ. Би тиймгүй байна. Та сүүлийнхээ оролтыг орчих. Ход бас дурчихсан жоохон хүний хараагаад байх. Би ядвар хийхгүй биш. Би ядвар хийхгүй байхад биш. Би гिचэдэй шүү. Би хамаг тарганаж гэсэн амар хөвд хийдэж шүү. Би үнэ ход мэдрэггүй наа. За хэм. За. За хэдүүлээ чадсан шүү дээ октодоо. За яа. Мундаг байж таа манай. Сто мундаг байна. За. Багш 12 хайсан шүү дээ. Мундаг байна. Дээр 12 хайсан шүү дээ. За тайван бай. Миний үнэ мэдрэггүй даа битээ гараа. Тэд барианаас зэрэг гарсан. Тэдний баяр жаргал уйтгар гунигч өнгө ижил. Нэгнийхээ унсан сэтгэлийг өргөж итгэлийн дулаан тойргоор урам зориг нь инхүү бадраалаа. Миний ход Орон заяа. хийхгүй байжсэн. Тэр үед би жигээ боцоо бүгдөө үнэ амар сайхан хайр хадамж олсон. Үнэхээр жинкнээс бүгдөө ирээ төврөөд. Тэднээс бас надад ойлгож ингээ боцсон. Би үнэхээр ингээ худлаагаар хийдэггүй ингээ зүхтаж байгаа биш. Жинкнээс хийдэггүй байгаа. Худлаагаар зүхтаадгүйсэн биш гэдгээ ойлгосон баяртай. Тайван гэж бодоогүй. Окей. Чи мундаг байна за. Баяртай. За босоо идэвлээ босчих. За босоо дөр. За бүүндээ ганцхан удаа орчоод тэгээд дуусгая заяа. За сүүлийн оролцож октодоо хичээгээрээ одоо 15 хоног үлдсэн байх шүү. Ялагч тодорхойд ерөөсөө 15 хоног. Цөөхөн хоног үлдсэн байна. Ялаа. 3 4 5 6 яагаад хичээгээд өг октодоо одоо дууслаа штэ. Өгчтэй гоё хийгээд өгöd. Чадна штэ та чадахгүй бол хин чадах юм бэ октодоо. Ялангуяа бид нэр ингээд яах гэж шавнд орж ирсэн бэ гэдгээр бодох хэрэгтэй. Гэртээ тэгвэл зүгээр тасгалаа хийгээд орчихгүй яасан тийм. Одоо бид нарт эргэж харах тийм хаалга байхгүй, эргээ гараа авах хаалга байхгүй, эргэж харах зам байхгүй. Ерөөсөө урагшаа тэгээд эцсийн үр дүнгийн л үзэх хэрэгтэй. Одоо бид нарын үзэж байгаа, хийж байгаа энэ 45 хоног гэдэг богинохан юм шиг, урдч юм шиг энэ цаг хугацаа чинь эргээд 100 саяараа худалдаж авч чадахгүй боломж байгаа байхгүй юу? Боломж. Нэр нь өөрөө өөртөө маш сайн тулмаар юм байна цаашдаа. Нөгөөддөө ч гэсэн хэлээ, та ч гэсэн өөрөө өөртөө ялан дэлгэрээ. Би ч гэсэн та тэгээд ялан дэлхийн тулд би одоо чадлаараа хичээнэ. За октодоо одоо үлдсэн цөөхөн хэдэн хоногуд дээр илүү сайн төвлөрмөр байна. Бэлтгэл сургуультаа цаг минут болгон ч одоо та хэдийг ялагч болгоход цөөхөн хоног секунд үлдсэн байна. Тэг яг энэ үедээ л өөрсдөө дайчилж өгөх хэрэгтэй энэ таад маань. Мөн чи сэтгэлийн амтан штэ. Сэтгэл зүгээрээ буваад өгчих юм бол хизээч амжилтанд хүрэхгүй. Өнөөдөр багш та хэдийг зааланд орж ирээд харахад чинь сэтгэл зүгээр төрүүлээ буугаад өгчих. Ингэж болохгүй. Сэтгэл зүгээр хүн өөдрөг харах хэрэгтэй. Ялагч болохын төлөө бүхнээ дайчлах хэрэгтэй. Одоо барай маш ойрхон үлдсэн байна. Тэр багш нь тэдий чинь нэгээрээ сайн шахна. Эндээ багштай гомдож болохгүй. Та хэдийг илүү би хурцлмаар байна.
илүү сайн бэлтгэлээ чи хэлмээр байна. Гүндөгөө агш хард шүү. Ойлгож байгаа. Одоо хэдүүлээ тайвших болоогүй штэ. Одоо яг жинхэнэ өнөөдрөөс эхлээд жинхэнэ шоуны маань ялагч ойлтоход хэдхэн бэлтгэл үлдсэн байна. Өнөөдөр яг өнөөдөр энэ цаг мөчөөс эхлээд та өөрсдөнтэйгээ ажиллах цаг хугацаа явж эхэллээ октодоо. За ингээ өнөөдрийн бэлтгэлээ даван туулж өөрийгөө ялан дийлж өөртөөгөө тэмцэлдэж чадсан. Өөрийнхөө эсрэг зогсож чадсан. Хатан зоригоороо тэмцэж чадсан. Дасгалаа давж чадсан октодоор маш их баярлалаа. Октодоо маш их баярлалаа. Хайд маань эхэлж байхдаа өдөө дайны ачаал авч чадахгүйсэн бол өнөөдөр багш нь тайдаг тултал шахлаа. Тултал шахахад өстой нэрэ багшаагаа төсөөлснөөс илүү байж чадлаа. Багш нь бол тайдаг өнөөдөр хэр сайн ачаал дааж чадах уу, хэр сайн төвлөрч чадах уу, хэр сайн өөрийгөө дайчилж чадах уу гэдгийг харлаа. Багшаагаа өнөөдрийн бэлтгэлийн шалгалтанд үнэхээр тайд маань тэнцэж чадлаа, давж чадлаа. Баяр хүргэе багш нь. За ингээд өнөөдрийн бэлтгэл дуусаагүй. Үргэлжлүүлээд багш нь таадтай нэгэн гайхалтай чаленжийг бэлдсэн байгаа охтуудаа. Арай чаленж байгаа. Чихэр өгөөд идэг. Алгатчаа чихэр өгсөө багш нь. Чихэр авах багшаасаа. Шууд өгсөр болно. Чаленж явуулахгүй. Алгатчаад чихэр өгснө багш нь. За тэгээ өнөөдрийн чаленж бол та бүхний маань тесрэг хатуужил, төвлөрөл, уян хатан, богино хугацаанд хэр хурдан шийдвэр гаргах гэж багш нь өргөжлүүлээ шалгана. Ингээд өргөжлүүлээд чаленж руугаа явцгаах багтаа да. За тийм. За гарах уу? Явах уу? За одоо багш нөгөө нэг алгатчаа чихэр өгдөгөө гэх заяа. Уург авъя. За. Саваа аваад. За. Премиум фитнес чинь айгүй гоё. Саунтай юм байна. Дөөштэй юм байна. Ёстой сайхан тэр дасгалаа хийчихэд хөлсөө сайхан уугаагаа тус засанд ороод гараад ирэхэд болох юм байна. За тэгээ доктор Мелаксиныхаа шампунь ангижруулагчаараа энэ уураг бол миний хамгийн хайртай юм болсон шүү дээ. Амар ятарч байна. Хотод ирээд би энд сандал байна уу? За би одоо усанд орчоо тэгээ сайхан арга ажлыг бодё. Яа. Бүгд одоо толзуур сэлмний иж бүрэн хувцсыг өмсөөд яг онолтын дагуу хоорондоо тулдаж аварга шалгаруулах юм аа. Маск, онгяар. Гараараа хурж болохгүй сэлмэн. Тийм учраас энэ ч торгуул. Алтан ивент төгч их хаадын чулуу үеийн үед үрийн үр дүвлэгдэх сод бүтээлийг бэдурлан. Алтан ивент төгч тэргүүн чансаа. Алтан ивент төгч Golden Fries тунаа загас. Эрүүл амьдралын энгийн жор. National Life даатгал. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. Янзтай ясны шил. Дахлаагаа дэмж эрдсээ нөх. Дугарын хамтрагч UB Fencing Club. Keep active, fence on. Ерөнхий ивент төгч Alz Motors. Үлгийн сайныг унан байж танина. Хамтран зохион байгуулагч Go Guasha. Анд Medical Center. E-Studio. Ерөнхий ивент төгч 5 шар апартмент. Чанартай барилга, бат бөх ирээдүй. Хамтрагч байгууллага Mongolian Store. Вүүлэ нүүрс ус садлагч. Орхон Beauty Salon. Ус арчилгааны доктор Melaxin брэнд. New Origin брэнд. Алтан ивент төгч. Их хаадын чулуу. Үеийн үед үрийн үр дүвлэгдэх сод бүтээлийг бэдурлан. Ерөнхий ивент төгч номин хүний хэрэгцээ цум багтсан. Торгон мэдрэмж, анхаарал төвлөрөл шалгах сорил эхэлжээ. Эсвэр төвчээрээ хаа үргийг шалгуулсан оролцогчдын дараагийн зогсоол UB Fencing Club. За ингээд Анухаас фитнес шоу нэвтрүүлгийн одоо оролцогчдыг Толзуур сэлмний UB Fencing Club-ийн зааланд хүлээн авах бэлэн болсон байна. За Толзуур сэлмний спортын давуу тал юу вэ гэхээр зэвсэгтэй тулддаг, зэвсэгтэй тулдахдаа анхаарал төвлөрөл, хурд хүч, тесрэлт, орон зай мэдрэмж гэсэн энэ давуу талууд бол тухайн хичээлэгчд сайжирдаг. 6-аас дээш насны бүх хүнд хичээлэх боломжтой. За тэгээд Анухаас фитнес шоуны одоо 6 оролцогчийг өнөөдөр бид тулааны спортоор зэвсэгтэй тулаанаар одоо аврагыг шалгаруулахаар
бэлдээд байна. Ингээд тулаанд оролцогчд маань өнөөдөр бүгд одоо толзуур сэлмний иж бүрэн хувцсыг өмсөөд яг онолтын дагуу хоорондоо тулдаж аварга шалгаруулах юм аа. Толзуур сэлмийн талаар товч танилцуулъя. Одоо та бүхний өмссөн байгаа хувцс бол тулааны хувцс. ЭП буюу хүнд сэлэм гэж нэрлэдэг энэ төрөл маань биеийн бүх хэсэгт татгаж оноо авна. Хоёр өрсөлдөгч хоёр шугамаас шүүгчийн дохиогоор тулааныг эхлүүлээд тулаан эхлээд одоо аль төрүүлж одоо үзүүрээрээ хатгаж оноо авсан оноо тооцогд. Дээр баруун гартаа учраас баруун гарын одоо буун бариултаа энэ сэлмийг бүгд гаргасан. За яг бууны бариул барьж байгаа юм шиг. За би эндээс дахиад харуулъя. Эрхий долоовор хурууг эрхий долоовор хуруугаар сэлмний бариулыг гол төмрийг барина. За бусад 3 хуруу нь бол туслах хуруу гэсэн доороо. За тэгээ сэлмийг ингэж барина гэсэн. Маск өмсөөгүй үед нэг юм ойлгох ёстой. Бид нэр сэлмнийхээ үзүүрийг нэгэн лүгөө чиглүүлж болохгүй нүүрлүүн дандаа доошогоо барина гэсэн. Хувцс хэрэгслийг бүрэн өмсөөгүй үед хатгах дасгалыг бол хориглоно. Бүгдээрээ оймс өмссөн, өмдөө өмссөн, дотор хамгаалт зүүссэн, за давхар хамгаалтаа хийцсэн гэд бүгд тулааны бэлэн байдал. Зэвсэг барьж байгаа гартаа бээлитэй, нөгөө гар маань бээлийгүй байна гэсэн. За дөрмийн хувьд юм. За энэ хоёр шугам дээр зогсоод өөдөөдөөс хар зогсно. Шүүгчийн дохиогоор онгийн ард одоо сэлмийг өрсөлдөгч рүү чиглүүлж барина гэсэн. За баруун өрсөлдөгч баруун гартаа сэлэмчд бол дандаа ингэж зогсно. Баруун хөл урталтаа зүүн хөл хөндлөн. За хоёр хөл дээр биеийн жин тэнцүү хуваагдаж буух ёстой. Аль нэг тал руугаа ингэж хазаахгүй гэсэн. Яг энэ тэнцүү. Энэ бол одоо толзуур сэлмний сонгодог байрал. За Зүүн заавал ингэж хийх юм тий. Ер нь тий. Зүүн гар бол ингэж байх ёстой. Дээр үед одоо бүр ийм байсан байна. Яагаад ийм байсан бэ гэхээр нөгөө шүн дуэл хийхдээ дэнлүү өрдөг гэсэн гартаа. Тийм учраас ийм гараа дээр өрдөг гэсэн. Одоо ингэж өрдөг болсон зарим нь энэ доор. Чи буулгач болдгоо юм уу? Одоо бидний харж байгаа энэ зэвсэг бол өөрөө нөгөө дуэлийн буюу халз тулааны зэвсэг дундад зууны халз тулааны зэвсгийн спорт хэлбэр гэсэн үг. 3 төрлийн зэвсэг гурван олимпийн төрөл багтдаг. За энэ төрөл маань манай улсад илүү түгээмэл хөгжиж байгаа. Дөрмийн хувьд энгийн хоёулаа зэрэг оноо авч болно. Биеийн бүх хэсэгт татгаж оноо авна. За бэлтгэл болгоны өмнө бид бие халаалтыг сайн хийх ёстой. Бүх үе мөчийг халаах ёстой. Өвдөг, тохоо, мөр, шагаа ялангуяа тулаан хийж байгаа үед бол бидний хамгийн их ажиллах ёстой эсгүүдийг маш сайн халаах ёстой. Сунгалтын дасгалуудыг хийх ёстой. Тэгээд бүгдээрээ бие халаалтын дасгалаа хийцгээе. За. Ой, зөвхөн хамраараа амсгалаад хамаараа гаргаад хамраараа амсгалаад амаараа. Аль бол хамраараа амсгалаад. Хүлээ тавиад хоосон. Ухрахтаа. За одоо гараа урагшлуулаад батгана. Зөв дахиад. За болж байна. Солигдоод үжиглээд авшгаа. За хатгалаа. Энд дээр угаасаа бид болохгүй юутай болохоор өгөхгүй. Урагшаа. Хүрх ёстой шүү дээ. Ингээ хүрх ёстой. Хүрээрээ. За гараа сунгалаа. Тэнийлгэлээ ингээ тэнийлгэрээ. Дахиад хэрвээ гар ингээ өргөгдөж штэ. Тэгэхээр байнаасаа холдчихж байгаа байхгүй. Гар чи ийм байх ёстой. Аль болох тэгшхэн. Яг ийм байна гэсэн. За дахиад урагшаа явлаа. Зөв дахиад явлаа. Явлаа. За болсон солигдлоо. Солигдъя. Дараагийн. За. Хатгалаа. Зөв явлаа. За хатгалаа. Зөв дахиад болж байна. Хэрвээ ингэвэл яах вэ? Ингэвэл дахиад Дугаарыг хамтрагч UB Fencing Club. Keep active, fence on. за эндээс нэг
За манайхаа. За. За 1 номер. Хин авс. 1 номер. 2 номер. За. Юу шууд тулах Гоц юм. мөрөг юм. Аяр тулалдахгүй. Нэг удаа. За тэгэхээр 3 номер уу те? 6. Би. 5. Томоко. 4. За эхний тулаан Томоко энэ талдаа, уран заяа энэ талдаа. Оролцогч уран заяа, оролцогч Томоко нар галз тулаанд бэлэн. Mask, en garde. En garde, prêt, allez. Halt. Endlich Anna. En garde. En garde. Ça. Prêt, allez. Ямар хамаагүй явж байна. Halt. Stop. Stop. За. За анхаараарай. Түрүүн дөрөв танилцуулсан те. Хойдлын хөлөөрөө тэр шугамыг давж болохгүй гэдгсэн. Хойдлын тэр шугамыг давсан учраас энэ талд 1 оноо. За. За. En garde. Allez. Halt. 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 За. Хоёулаа зэрэг оноо авсан. En garde. Allez. Яг уурхан юм ямар. Halt. 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 За. Хитгэе бүр амар ходоор юм. Хамаагүй битгий саваараа. Бүр саваад байна. Энэ гол нь үзүүрээр хатах ёстой шүү. Саяных шиг бол арай ингэж болохгүй. Тий. За. Арай ингэж болохгүй юм биш. Тий. За. En garde. Allez. За, маска авсан. Ёслоод тэгээд гараа барьлаа. За, ялагч энэ. Оролцогч Томоко эхний тулаанд өрсөлдөгчөө буулган авлаа. За, дараагийн 2. Оролцогч Ариуна, оролцогч Хишиг Жаргал нар галз тулаанд бэлэн. 1 2 3. En garde. Prêt. Allez. Halt. Endlich Anna. En garde. Prêt. Allez. Halt. Endlich Anna. En garde. Prêt. Allez. За урагшаа зогсноо. En garde. Prêt. Allez. Хайцгаа. En garde. Prêt. Allez. За, en garde. Prêt. Allez. Гараараа хурж болохгүй сэлмэнд. Тийм учраас энэ ч торгуул. Хасцсан уу? Улаан хуудас маань өрсөлдөгч 1 оноо гэсэн. За. En garde. Prêt. Allez. Юу? Хүрээгүй юм сайн юу хасаагүй. За одоо 1 оноо авсан ялагч болно. En garde. Allez.
За маска авсан. Ёслоо. Ёслоод гараа байлаа. Нэг. Яаж ёслох вэ? Нэг удаа. За яа. Оролцогч хишиг жаргал өрсөлдөгчөө буулган авлаа. Оролцогч хишиг буян оролцогч Томоко нарыг халцтуулаад бэлэн. Ja, on garde. On garde. Prêt, allez. Touche. Oh non, on garde. Prêt, allez. Halt. Touche. Ah. On garde. Prêt, allez. Halt. On garde. Prêt. Allez. Touche. On garde. Prêt. Allez. Halt. Touche. On garde. Хамаагүй дайраад байж бас болохгүй байна. Prêt. Allez. Touche. On garde. Prêt. Allez. Touche. On garde. Prêt. Allez. Halt. Double. Masque absent. Оролцогч хишиг буян өрсөлдөгчөө буулган авлаа. Харин одоо оролцогч хишиг жаргал, оролцогч отхон цэцэг нар хоёул зур сэлмээр тулалдахад бэлэн. 2 3 Ясмалхийн юуганы гаваад гараад ирээ надад алсаасыг авчих. Ça, on garde. Prêt. Allez. Touche. Ça, il fait. 다시 한번 바로 해봐라. Ça, on garde. Allez. Touche. За хоёр энэ урталтай. Хоёр оролцогч нөгөө хүчтэй ингэж савхгүйгээр яг аль болох чигээрээ. За on garde. Allez. On garde. Allez. On garde. Allez. Touche. On garde. Prêt. Allez. Double. On garde. Prêt. Allez. За маск аваад ёслоо. Баярлаа. Оролцогч хишиг жаргал өрсөлдөгчөө буулган авч дахин ялалт байгууллаа. Оролцогч хишиг буян, оролцогч хишиг жаргал. On garde. Prêt. Allez. Double. On garde. Prêt. Allez. Halt. On garde. Prêt. Allez. Halt. Touche. On garde. Prêt.
Ali. Оо аваагүй юм шүү дээ. Авсан гэж бодсон. En garde. 3, allez. En garde. 3, allez. En garde. 3, allez. Touche. За ийдэг гэж яадаг тийм. За гараа байна. Баяр үргэлжтэй. Ингээд монтгшоо. Өнөөдөр анх удаа Туйлзуур сэлмийн сэлэн бариад тулдаж үзсэн бүсгүүчүүдтэй баяр хүргэе ингээд. Хамгийн гол нь та бүхэн анх удаага энэ тулааныг хийж үзэхдээ маш хурдан дасан зогцож тулааныг ойлгож тулдсан. За энэ бол гайхалтай байлаа. Тэгээд ялагчулсан хишиг жаргал бол тулаанаас тулааны хооронд сайжирч төрөлхийн бас тулаанч тийм шин чанар байна шүү. За бүгдээрээ үнэхээр гайхалтай тулдлаа. Жохон удах юм бол илүү бүр сайн тулаан гарах юм байна шүү та бүхнээс. Баяр хүргэе. Баяр хүргэе. Мөнгөн ивент төгч Lotus Farm Кефир Тараг. Намайг Саран Чимэг гэдэг. Тэгээд энэ хөө Ануха фитнес шоуны мөнгөн ивент төгчээр оролцож байгаа Lotus Farm-ыг төлөөлөө ирсэн байна. Тэгээ бид нар энэ хөө чаленжийн ялагч болон оролцогчдод гарын бэлэг гаргахад хүрсэн ирсэн байгаа. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн ийм эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдаа үйлчилгээ ингээд явуулдаг ийм компани байгаа. Тэгээ сүүлийн 2 жилд бид нар эрүүл мэндийн бүтээгдэхүүн дээр төлхөө ажиллаж байгаа. Тэгээд энэ ажлынхаа хүрээнд бид нар Японы кефир гэдэг энэ ашигтай бактери буюу органик таргийн хөрөнгийг оруулж ирээд монголчуудад танилцуулахаар танил болгож хэрэглээнд нь нэвтрүүлэхээр ингээд ажиллаж байгаа. Бид нарын нөгөө гений хүнс гэж хэлдэг. Мянган жил хэрэглэсэн тараг, айраг, хормогтой адилхан. Юугаараа давуу тал юм гэхээр бид нар малчны хотноос өдөр болгон тэр нөгөө айраг, тараг, хоромгийг шинээр нь хадгалтын горимж өрчихгүйгээр идэж чаддаггүй бол энэ хүү кефирийг яг тэр шин чанарыг өдөр болгон шинээр нь тэр битгий аялал явахдаа ч юм уу, хөдөө явахдаа ч юм уу ингээд идэх боломжоор хангаж байгаа. Тэгээ өдөр болгон кефир тарагтай гэдэг. Өвдрөл төвчээр уян хатан торгон мэдрэмж, урууханаа гослуулан эмчлийн хэмнэлийг гартаа барьж өрсөлдөгчдөө буулган авлаа. Баяр үргийн хатан зөрөгт бүсгүй минь. За баярлалаа. Ирч өвчтэй гоё охтуудтай ингээд амжилт хүсье. Тэр болон болохгүй байгаа тийм. Гişig. Аруна! Дугарын хамтрагч UB Fencing Club. Keep active, fence on. Ерөнхий ивент төгч 5 шар апартмент. Чанартай барилга, бат бөх ирээдүй. Ерөнхий ивент төгч намын хүний хэрэгцээ цум багтсан. Ерөнхий ивент төгч Аз Motors. Үлгийн сайныг унан байж танина. Мөнгөн ивент төгч Gem International. Хожирт Эрдэс тус. Red Bull Energy Drink. Lotus Farm Кефир Тараг. Хекинго цэвэр шоколад. Алтан ивент төгч их хаадын чулуу. Үеийн үед үрийн үр дүрлэгдэх сод бүтээлийг бэдурлан. Алтан ивент төгч тэргүүн чансаа. Алтан ивент төгч Golden Fries тунаа загас. Эрүүл амьдралын энгийн жор. National Life даатгал. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. Янзтай ясны шил. Дахлаагаа дэмж эрдсээ нөх.
Өдрийн мэнд. За ингээд та бүхний маань өмнө Аз Моторсоос бэлдсэн дараагийн чаленж маань хүлээж байна. Өнөөдрийн чаленжтай бэлэн байх гэж найдаж байна багшийн хувьд. За тэгээд Аз Моторсын маань хувьд та хэдэндээ тусгаалan бэлдсэн тус бүрийн одоо юм 6 хөлийг бэлдсэн байгаа. Ингээд та бүхэн маань тус бүрийн хөлөгтэй сууж өнөөдрийнхээ чаленжтай оролцоно гэж хүсмээр байна. Та бүхэн маань машиндаа суцгаана уу? Төлөөлөгч юм шүү дээ. Гоё юм бэ. Миний зураг байна. Би зураг үлдээ. Би чэленжтэй битээ. Гал нутгийн салхийг хүлгийн сайнаар зүсэн хурдлах ширүүхэн сорил эхэллээ. За ингээ оролцогчдоо өнөөдрийн чаленж маань эхлээд бэлэн болсон байна. Мэдээж Аз Моторсоос зохион байгуулагч байгаа гэдгийг та бүхэн маань мэдж байгаа. За тэгээ өнөөдрийн чаленжийг хамтдаа явуулахаар Аз Моторсын ерөнхий захирал Цэрэн Лавг манаас хүрэлцэн ирсэн байна. Сайн бацгаана уу. За багшаанууд одоо та бүхнийг багт хуваарлах байгаа. Мэдээж 3 багт хуваарлагдана. За тэгээ хамгийн түрүүнд машин барьж чаддаг оролцогчид маань гараа өргөөрэй. За 1 номерын карт өглөө. Отхон цэцэгт 2 номерын карт өгье. За оролцогч Томокод 3 номерын карт. 3. Сайн барьдаг намайг авна штэ. За үлдсэн 3 оролцогч маань машин барьж чаддаг 3 оролцогчтойгоо баг болж хуваарлагдах байгаа. Ингээд ирж картаа сонгож багтаа хуваарлагдана. За уран заяагаас эхлэх. Уран заяа картаа сонгоорой. Чүп. За тэндээ за та хоёр маань үлдсэн картаа сонгоё. За багууд дээр хуваарлагдтээ. Томокогч. За багууд дээр очиж хуваарлагдтаарай. 1-р баг уран заяа хишгэ хоёр маань сонгогдсон байна. За 2-р баг Ариуна отхон цэцэг хоёр маань сонгогдсон байна. 3-р баг Томоко Альма хоёр маань сонгогдсон байна. Та бүхний маань өнөөдрийн чаленжийн зааврыг Аз Моторсын захирал маань одоо үргэлжлүүлээд өгөх баха. За ингээд та оролцогчд маань өнөөдрийн чаленжийг заавар танилцуулна. За одоо гадаа хүйтэн байгаа учраас багшаага хөл хүндтэй юм чинь төрүүлээ машин дээр долоон машин суулгаж яа. За амжилт. Алаад өгөөрэй заа өнөөдрийн шагналын сан нэлээ өндөр үнийн үнэтэй байгаа штэ. Хичээ штэ. За амжилт багшин дулаахан суужээ. Дэмжээ суужээ. За багт амжилт хүсье. Миний гарт 6 түлхүүр байна. 6 машины. Энэ Leopard 7, Leopard 8, Leopard 5 гэ 3 машины хамар дээр 2 түлхүүр байршуулна. Жолооч нар бол машинтайгаа явж байгаа хорон таны туслах багийн гишүүн чинь машиныхаа түлхүүрийг танд олж таны араас авч очих болно. Аль нэг түлхүүрээ төрүүлж очсон хүн л багийнхаа одоо цагийг төрүүлж эхлүүлнэ гэсэн үг. За жолооч нар нь машинтайгаа явж яа. Урагшлах агшин бүр ялалтын луужинг чиглүүлэх болно. Амжилт хүсье бүсгүүчүүдээ. Цасан дээр явдаг дээр байгаа юу? Уулын тэрэн дээр нь тавиад л унтраас асаахаарай гэх юм. Асаадаг нь аль нь? Энэ дээр дараад асаагаад араага урагш нь ингээд хойш нь ингээд түлхэн тэнгууд дээрээгүй орно. Тэгэл шууд цаасан дээр гишлээ. Чаленж маань ихэл чинь даагур билнэ үү? Билнэ. За 3 талаад эхлэе шүү. 1, 2, 3. Буугач. Наша гуй. Бишэлтэй. Аруна. Ай Аруна бишэл. Аруна. Аше. Таны навтаа шаард бишээ. Зиро ичээ би гişчээ. Энийг оо явсан бишээ. Оо, ой тасалгүй. Баргоц. Тэр болон болохгүй байгаа тийм. Гişиг 3-т орж ирснээс 2-т ядаж. Юу хурдан гэж энэ хоёрт аль хэдийн яваад байсан.
Ийм удаа хаст юм уу? Биш юм байна. Гайхалтай. Энэ дараа. Яа жамбат. Сос. Бид өрөөлт байсан байхгүй шүү. Бүр авчих юм. Ариудаг цагнаас утгач. За ингээд өнөөдрийнхөө чаленжд идэвхтэй оролцсон оролцогчдод баяр хүргье. За ингээд өнөөдрийн чаленжийн ялагчаар мэдээж 1-р баг маань тодорлоо. За маш сайн байна. Нухас фитнес шоуны ерөнхий ивент гэдэгч Аз Моторсын баг хамт олон маань гардуулахаар бүгд хүрэлцэн ирсэн байна. Маш их баярлалаа та бүхэндээ. Ингээд 1-р багт та шагналаа гардуулж өгнө. За багуудад баяр хүргэе. Эхний баг 45.8 секундээр ялалт агуулсан байна. Тийм ээ. Энэ бол моторын хурд, төгс удирдлага, ур чадварын огтлцол байлаа. Хоёр дахь нь 1 минут 2 секунд. За дараагийн баг 1 минут 45 секундээр замаа дуулсан байна. За багуудад баяр хүргье. Тань дүр. За тэгээ. Манайхаас машин авсан бүх харилцагчдаа цэцэг өгдөг. Эрэгтэй хүн хэрвээ машин авбал ээжт нь юм уу бүсгүйдэнтэй гэр бүлийнхэн хүнд цэцэг өгдөг юм боломжтой. Айл багийн ялагч нь хоёр баг. Ялагчд ирж шагнаа аваарай. Юу вэ? За. Яг нэгэн цаг үед олон гэр бүлийн бүсгүйчүүдийг эмэгтэйчүүдийг эрүүлэр галбиржуулах энэ гоё урайг бас олон түмэнд дэвшүүлж энэ олон эмэгтэйчүүдийг бас буухайлж байгаа багштай бас цэцэг эрхийн бичгийн баярлалаа. За ингээд нийт багийн гишүүдтэй нийт энэ уралдааныг тэмцээний зохион байгуулж байгаа та бүхэнд бүгдэнд нь амжилт сайн сайхныг хүсье. За маш их баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхий ивент Аз Моторс маань оролцогчид болон багш болон миний биед ингээд 3 сая төгрөг, за тус бүр 2 сая төгрөгийн эрхийн бичиг өгсөн байна. Ингээд та бүхэн маань мэдээж шагналын сангаараа Аз Моторсоос худалдаа авалт хийж байгаа тохиолдолд энэхүү эрхийн бичгээр өөрсдийнхөө хүссэн автохүлгээс хасуулах боломжтой юм биш үү охтуудаа. Ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Аз Моторсын хамт олон маш их баярлалаа. Амжилт хүсье. За та бүхэнд баяр хүргэе. Амжилт хүсье. Амжилт хүсье. За баярлалаа. Яасан ч хурдын та хийж. За баярлалаа. Гадны аймаг хитэн байна гэхэд янстай шүдөөний манаас ингээ хадаага ууж ин аймаг гоё гэгээд би ингээ дудаачаад явж штэ. Багийн хамтлагч загнуулт заалуулсан хүн байна. Загнуулчаад янстай шүдөө уугаад тэгээд дундаагаас ууж. Өсөд би өөрсөө бас янстай шүд болцсонгүй жоохон бодог шиг өвлөө идэж болчихмоор шиг алуусан. Отгоо sorry. За ингээд бит хоёр өнөөдрийн челленжийн ялагч багаар тодорлоо. Мортон баг. Агаарт гоё гараад бас гоё машин унж үзлээ. Гоё байна. Үнэхээр барихадаас аюугаа эвтэйх юм байна. Тийм ээ нөө. Би хайн ч үлдсэн шүү дээ. Чи бас нөгөө сэргэлэн болохоор хурдан гүйлээ. Төлхөөрөө хурдан оллоо. Тэр бас ялцуулж байгаа лээ. Амар гоё юу байлаа. Тэгээд тэрэн дээр чи би чи гялцж авч тийш бүш юм. За тэгээд ялалтын дөө. Ингээд даа. Хөдөлмөрийн дуу чихэн татаж бүлгийн сайныг унан байж танилаа. Урдлах зам дээрх уралдааны галцог дүрлцэн аслаа. Овслын төлөө хадал явдалт аяллаа дараагийн зогсоол Гогошо салон.
Гоошо дээр ирсэн байна. За ингээд дараагийн чаленжтай бэлэн үү? Бэлэн. Одоо би нохолно. Би нөх уу? Эсвэл багш нь гоё хоёр юм эрэхтэй модел авчрах уу? Аль нь гоё юм? Алийг сонгох юм? Би нохлыг ингээд өгшөөгөө аваад. За өнөөдрийн чаленжийг хамтдаа удирдах явуулахаар Гоошогийн маань менежер бас хүрэлцэн ирсэн байна. Гансан мэцгэн үү. За тэгээ манайхан дэше гараад хэдүүлээ челленжийг үргэлжлүүлье. За тэгээ 2 давхрын массаж өрүүлгөө явцгаая. Гоошогийн маань менежерийн хэлсний дагуу хэдүүлээ дэше гарах нь наад тэгтээ Ариунагийн маань санал болох би нэг нухуй гэдэг саналыг огшноос их дэмжиж байна. Ер нь одоо тийм маш зөв санал болов гэж бодож байна. Шоу маань удахгүй дуусах гэж байгаа учраас бас таад маань бас би нээсээ те өшөөгөө авах ганцхан боломж олдож байгаа юм шиг тийм. Юу үнтэй гэж жоохон хөрөөд. Өшөөгөө аваарэ. Нэг талын өргөд багч байна. За тэгээ мэдээж одоо чаленжтай орохдоо хэдүүлээ бас багт болгон хуваарлагдтыг 2-2-ороо 3 багт болж хуваарлагдана. Тэгээ түрүүнийхээ чаленжийнхаа сонгогдсон оролцогчийн хуваарлалтын дагуу би биэндээ одоо үргэлжлүүлэн чаленжтай хамрагдах нь байна. За эхний баг нь хин хэн байсан бэ? Нэгдүгээр баг. За нэгдүгээр баг маань та хоёр эхний өмнөх чаленж дээр одоо хамтрагчд байсан бол одоогийн чаленж дээр өрсөлдөгчд боллоо. За дараагийн 2 дахь баг маань за альма алуулахаараа зөв. За альма Томоко 2 маань байгаа. За альма Томоко 2-ын маань бас 2 дугаар баг болон хуваарлагдаж хамтрагчд байсан бол одоогийн чаленж дээр бол Гоошогийн чаленж дээр өрсөлдөгчд болох нь. За тэгээ Ариуна одоо отгон цэцэг ойлгомжтой. За хэдүүлээ бэлэн үү? Би зэрэггүй ч багсаа чадварыг. За тэгээд Гоошогийн чаленжд орё. Багууд хуваарлагдлаа. Одоо хэдүүлээ дэшээ явж чаленж руу орцгоё. За яа. Гоошо салооны чадварлаг хамт олон өнгөрсөн хугацаанд оролцогчдын гоо сайхныг амлан авч хичээнгүйлэн ажилласан. Харин одоо тэд юу сурч мэдснээ шалгуулах болно. Өсвөн хүний нарийн нандин торгон мэдрэмжээ одоо л ашиглах мөч шүү огтоо. Амжилт хүсье. За октодоо одоо та эзэд маань 15 минут байгаа. Тэгэхээр 15 минутын хугацаанд одоо бусад оролцогчдоо одоо Гоошо дээрээ сурсан одоо массажны техник болон бусад дэлгэрэнгүй мэдээлэл одоо асуухаар хариулах нь шүү. За мэдээж одоо Гоошогийн маань менежер та эдээс маань Гоошогийн одоо үндсэн асуултуудыг асуух нь байна. За мөн дээрэс нь давхар та эдийнхэн хэр сайн одоо техниктэй массаж хийж байгааг бас хараад тэгээ хамгийн сайн массаж хийж чадсанд нь асуултандаа зөв хариулж чадсанд нь өнөөдрийн одоо Гоошогийн маань ялагчийн бэлэг очноо гэсэн үг шүү. За амжилт хүсье. За цаг явж эхлэе 15 минут. За үйлчлүүлэгчээ ихтэй нөөрийн цэвэрлэнэ. За хишгээ ямар техникээр массаж хийж байна? За тэгэл нөгөө өмнө нь өөр дээр авч ирсэн мэдрэмжүүдийнхаа дагуул нэр нь юу гэдэг? Гоошогийн ямар одоо массаж хийх вэ? Минийх болохоор нүүрний массаж, нүүр өргөх тэгээд хуян хусах массажуудыг би хий. Нүүрэн дээр хуян байх уу? Үгүй. Энэ нөгөө хүзүү цээжний хуянгийн хусыг гэж бодож байна. Манай үйлчлэгчийн өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу. За мэдээж хэрэг арьс арчилгаа нэгдүгээрт хийж өгнө. Хоёрдугаар гэх юм бол манай үйлчлүүлэгч бас бага зэргийн мираатай, өөхлөлттэй байгаа учраас нүүрний хүзүүний наалдан салгах массажийг өнөөдөр хийж өгье гэж бодож байна. Гоошо дээрээ ирээд өөрсдөө ингээд мэрэгжлийн хүмүүсээр Гоошо хийлгдэг гэсэн бол өнөөдөр бид нар ингээд би биендээ хийлээ. Үнэхээр сонирхолтой байлаа. Одоо нүүрнийх нь V line-ыг сайн гаргаад өгөх юм бол илүү залуулаг болж харагдана гэсэн. За тэгээд мөн нөгөө Букок тий юу вэ? Букок гэж одоо нөгөө Таиландын Букок уу? Хаалгах байлаа. Букок Гоошог нүүрэнд нь бас хоёр хазарт нь хийж өгье гэж бодож байна. Нөгөө V line-ыг тод гаргаж өгөхийн тулд тэгснээрээ бол одоо энэ нүүрэн дээр байгаа өнжид гунгийн зураас үүссэн байгаа энэ хоёр хацар бол булчин нь одоо чангараа зангирсан байгаа тэр булчингуудыг зөөлрүүлж өгснөөр энэ гунгийн зураас бас бүдгэрч өгөх боломжтой.
Үйлчлэгч өөрийгөө гунийн зураастай гэж бодож байна уу? Үйлчлэгчээ? Бэна. Бэна. Одоо их гонхтой бодоод яач. За оролцогч Томоко өнөөдрийн үйлчлэгчдэрээ хийх массаж ямар нэртэй массаж хийх гэж байна вэ? За нүүрний гуаша массаж хийх гэж байна. Мэдээж гуаша массаж хийж байгаа. Тэгтээ гуашаан дотор маш олон одоо массажны төрөл байдаг. Хорхог. Хор хөөх юм уу? Хор хөөх. Тэгээ энэ болохоор ерөнхийдөө ингээ лимфийн урсгалыг сайжруулад тэгээ нүүрний хаванг бууруулж өгөө. Тэгээд манай үйлчлүүлэгч маш сайн үйлчлэгээ аваад огийн юм жижигхэн нүртэй хэрнээ бүр жижигхэн нүртэй болсон байгаа. Тэгэхээр арсыг чангалж өгөөд бүр хөөрхөн болох нэ. Өнөөдөр чаленжтэй байсан чи би бол энэ гооша чаленж дээр ерөөс өөрийгөө хэнийг нь өрсөлдөж чадна гэж бодог болохоор За ингээд манай эхний 3 оролцогч маань одоо хэллээ. Ерөнхийдөө бол ингээд массажныхаа нэршлэлүүдийг хэллээ. Ер нь одоо аль нь хамгийн оновчтой хариулт? Манай утгаагч хамгийн одоогийн байдлаар тийм аюу мундаг хариуллаа. Тэгээд ерөө нэг гошаа дэрхэн төрүүлэх юм мэдээж отхон жижиг өгч штэ. Удаа удаа ингээд би гэ нэг дуарт гэд хамаг аймаар идэвхтэй хийдэх хүн. Тэгээд манус өвтгөөс айгаа зогцгоо тэр үед аймаар enjoy хийгээ хийдэх хүн. Нэрнтэй ойлгомжтой нэг дуар гэсэн үг тэгэхээр. Бажиг. Уянга усаа гэж наад. Буруу орон нүр далил байгаа гэж. Бажиг. Хамаагүй буруу орол нүр далиж тийм билээ шүү. Үгүй ээ, аюу тэг шивж байгаа байхгүй ингээд яг нэг жигднэ. Чулуу гуашаагаараа яг яах хэвтэй үлээ. Нэг заавал хоёр юм өгсөн байдаг. Чи хоёроор нэг хэвтэй билүү? Ингэж явах хэвтэй билүү гэдээ ойлгодгүй тэрэн дээрээ жоох уучраа болохгүй. Тэгээ жоох үйлчлэгчээ жоох бухимдуулсан байж магадгүй. Угаасаа яг мэддэг болчтой юм билээ яг нөгөө нүүрэндээ хишгээгчээр ингээ хэлсэн чинь за тэрэн нэг буруу хийгээд байна да. Энийг ингээ буруу хийгээд байна да гэд тийм мэдрэмж авсан. Ер нь Томоко жоохон чанга хийгээд өгмөр шүү. За, юуны тулд одоо өршөлтөгчтэй массаж хийж байгаа л тий. Гэтэ энэ чанга хийлээ гэхэд би төрүүлэхгүй шүү дээ юм дээр. Яг багшааны үед бол бас өрсөлдөгчөө хэр сайн одоо зовоож байна вэ гэдгийг нь би дүгнэн. Гоошагийн маань менежер бол та идэг массаж хэр зөв техникээр хийж байна вэ гэдгийг чинь би дүгнэн. Зовоодаг. Энчээ дүгнэн гэсэн. Тэгээ хийгч санаанд юу санаандгүй юм шиг ин санамсартай ингээд жоохон тамлаад байгаа байхгүй. Тосгүй үзүүгээр гүйлгэж мүлгээл. За сүүлийн 30 секунд Томоко жоохон альмаа дээр жоохон ажиллаад өгмөр ах юм. Наадхаа сайн үрддэг үү яа. Одоо зөвлөгөө хийж штэ багшаа. За оролцогч хишгээ. Уран заяад өнгөрсөн хугацаанд хандаж хэлэх үг байвал хэлж олно боломжийг ашиглаад ямар үг хэлмээр байна? Боломжийг ашиглаад уу? Мундаг байгаа шүү. Гэхдээ их чинь бас явн чангарч байгаа шүү. Миний дөө хичээгээрээ. Залимдуулаа алгад. За хугацаа дуслаа өгтөдөө. За. Дуслаа. Томоко яг ямар массаж хийгээд байгаа зайлуу. Гараад. Энэ хийж өгтээ. Ямар массаж наач? Гулгай массаж. Shiatsu массаж. Япон массаж. Яа манай үйлчлүүлэгчээ ингээд үйлчлэгээ болоо. Дөрөв дууссан. Гоё май. Уран заяа. Массаж хийсгэрээ таалагдсангүй 10-аас хэдэн оноо өгөх вэ? Ямар юм тий. За 16 оноо өгнө гэж. За 16 оноо. За оролцогч Ариуна отцог массаж хэдэн оноо өгөх вэ? 10-аас хэдэн оноо өгөх вэ? 9 оноо өгнө. Мэдлэг нь арай бүх чөгийг юусэн бүх бие бас масаалаад дийлчихсэн. Нэг оноо нь юундаа юусээсээр миний оноонд сормос ингээ байруулаад явах утсан дээр тэр оноогоо жоохон гас юм аа. За оролцогч Альма Томоко хэдэн оноо өгөх вэ?
хичээсэн хөөх юм учраа олохгүй байгаа ч гэсэн үнээр хичээсэн байна. Сэтгэлийн бодоод би 10-аас 9 нөгөө. Баярлалаа. За. Массаж нь хэр таалагдсан бэ? Хэр зөв техникээр орсон бэ? Шаал бүр орсон. Гэхдээ сэтгэл нь сайхан юм да гэж бодоод тэгээд байж байна. За. За тэгээд мэдээч үлдсэн бусад оролцогчоо массажийг хийлгчээд гоошигийн менежер маань та оноогоо нэгтгэж өгнө гэсэн. Тэгэхээр хэдүүлээ солигдцгаая. За солигдоо. Okay, it's my turn. За, юун түрүү манай Томоко эгч маань өөрөө комеди хүн байгаа тий. Ажил мэргэжлийн онцлогоос хамаарат маш их ярих шаардлага гардаг. Тийм учраас фокал буюу зажлуурын бочин чангарсан байдаг учраас фокал массаж хийн. Мөн япон массаж хийж өгье гэж бодож байна. Тийм. Ариунагийнхаа саналаар би нэг ухааруулсан. Улан залуу нөхсөн бол тий гэхгүй юу. За оролцогч Ариуна оролцогч отхон цэцэгт ямар массаж хийх гэж байна вэ? Би хятад массаж хийж өгөх гэж байна. Тэгээд гоошоод манай хятад массаж гэдэг нэртэй массаж байна уу? Байхгүй. За. Дараагийн оролцогч. За би болохоор за эхлээд угаасаа нүүр өрөх япон массаж хийн. Гэхдээ хамгийн түрүүнд эхлээд нүүр өрөхийн тулд энэ хүнийхээ одоо энэ хуян болон энэ цээшний хэсгийн бочин эхлээд солих хэрэгтэй. Өөрөөдөө хийлгэж ийсэн үхээсээ өөрөө ингээ харж байгаагүй учраас бас амар хэцүү байлаа. Яг ямар даралтаар яаж ингэж гуашаа хийх хэрэгтэй. Томоко оролцогч Томоко. Альма хэр массаж хийж байна вэ? Массажист нь таалагдчих байна уу? Хэр байна? Массажинд ороогүй байна уу? Ороогүй байна. Тий. За сүүлийн 8 минут үлдсэн маш голноос хугацаанд хэрэгтэй байгаа. Манай нөгөө өмнөх хүн маань нэгийг нь алга болгоцсон. Нэгээр нь хий. За. Тэгээ бас аюу өвчг мэдэрнэ. Хурж эхлэх байхад яа гэх. Анх хэлэхэд аюу өвддөг байсан. Сүүл рүүгээ тэр өвдөлтөөсөө таашаал авдаг болчт юм элэ. Тэгээд сүүл рүүгээ бүр ингээд мутаад өгдөг болцсон болохоор яг яаж хийгээд байдгийг нь ер нь сайн анзаараагүй юм байна гэдгийг өнөөдөр сайн ойлгож авлаа. За оролцогч отхон цэцгээ. Массаж таалагдчих гэнэ үү? Чинүү дээ. Өө таалагдчих гэн. Зөөлөн гартай сайхан байна. За хишгэд массаж таалагдчих гэнэ үү? Чүн жоохон ширүү юм уу? Нэрийг дугуй муугаа хөргөөд байд. Гар жоохон хатуу юу юу? За одоо зөөлөн болно. Манай байгууллагууд энд анхаарна гэсэн надад. За Альма Томоког жоохон чангалаад өгье. Тэгээ. Тэхүү. Yes. За харъя. Yes please. Фокал руу гарыг. Зүгээр би зөөлийг хийнэ. За. Надаас айхалтгүй шүү дээ. Юу яагаад байгаа? Юу яагаад байгаа? Ингээд өгөлтөө ямар сони юм бэ? Энэ ухаад үгүй заяа. Ани харж байгаа ингээд харж байгаа. Ингээд заа. Багшаар цахаа ажилласан. Бодлоо яриад байх юм хай. Ер нь жоохон багшаа уурыг үргээд байгаа шүү дээ. Бэйсэн бол та эдийг алчих واخгүй юу? Аа? За сүүлийн 30 секунд ч сүүлийн 30 секунд. Сүүлийн 30 секунд гоё нэг амар гоё болгоо. За яаж юу юм бэ? Одоо нүүрээ арччих. Арчсан байгаа натах чинь. Тийм үү? Тийм. За байж дахиад арчиж. Сүүлийн 30 секунд релакс хийдгийг чихийн ингээд чихэн гэсэн амар сайхан байт. Зүүнүүдийн хар. Яа. За ингээд цаг дуслаа өгсүүлээ. За олох шишээ. Уран заяа. Массаж хийсэн уран заяа маань хэр таалагдав? Хэр сайн массажаа хийв? Нөө, ер нь 10-аас хэдийг өгөх вэ? Сурсан байна. За тэгээд баярлалаа. 10-аас 8 оноо өгч. За баярлалаа. За яагаад 8 2 оноо нь яагаад болчих вэ? 2 оноо жоохон чанга явлаа. Яг өсөндний сэтгэл юм байна. За олдогч отхон цэцгийн маань нурын бүрээс хөх ирээ болтол ариун намаар нэлээн одоо ширүүн одоо ингэж хадгаа Харин зөвстө хөх хэрэм болголоо. Ариунаа сайн болгочлоо шүү дээ.
Ариунаа сайн намайг айгүй чимхсэн. Чимхэд энэ хумс нь бүр шигдэж ороод ингээ хөх ирэм болоод бүр. Тэгээ дээрэс нь миний нүүрний бодгийг нэг жоохон дутуу арилгасан байсан. Одоо болтол ингээд нүдэн дотор ингээ будаг маань эргэлдээд ингээд нүд маань ингээд хорсоод ингээд тэгэж бодоод яг манай монголчуудын ерөөлийн ёс гэдэг манай Ариунагийн нутгийг баяжхийн 8 гэдэг учраас би 8 оноо өгөө түрүү 2 саяыг олсон. Одоо дахиад 20 саяыг олоорой гэж өрөөч дөө. За оролцогч Томоко. За. Массажист альмад хэдэн оноо өгөх вэ? Альмад маш их баярлаа. 8 оноо өгье гэж бодчих. Ягаад гэх юм бол миний амруу массажийн тосыг цудгсан ба. Хаашаа цутгах юу? Хаашаа цутгсан бэ? Юу руу цутгах гэж байна? Миний амруу. Амруу юу цутгах вэ? Массажийн тос. Тэр нь амар гашуун байсан. Ойлголоо. Ингээд та хэд маань хувцас олчих. Бид хоёр ярилцаад өнөөдрийн чаленжид хамгийн сайн өгсөн даалгаврыг гүйцэтгэсэн оролцогчоо хоорондоо ярилцаж ороод ирээ. Хотод маань хувцас олоо хүлээж авъя. За. Яа, сайхан гуашаад орчлоо. Би та идэгсэн бол чигтээ. Өнөөдрийнхөө хамгийн сүүлийн чаленжид идэвхтэй оролцсон оролцогчдод баяр хүргье. За багшаагаа бас нэг шалгуурыг та хэд маань давч чадлаа. Би энийгээ бас их хайрладаг болсон юм байна. Одоо бас би энийг их сайн шахах болов, чангалах болов гэж бодсон ч харин багшаагаа шалгалтанд тэнцээд хайрлаа. За баяр хүргье. Шалгалт байсан шүү. За тэгээ ямар ч тач багшаагаа шалгалтанд унсангүй бүгдээрээ маш сайн байла. Энэ удаагийн чаленжийг мэдээж Гоогошагийн маань менежер маань бас дүгнэх ёстой болсон байгаа. Ингээд Гоогошагийн маань хувьд бол бас Анугаас фитнес шоунд бас хамтран зохион байгуулагчаар бас оролцоо явж байгаа. Өмнө нь ч гэсэн орж исэн. Тэгэхээр бас юу ямаар байна. Одоо үзэж байгаа хүмүүстээ Гоогошагийн маань бас бусад одоо Гошагийн Гоша салаануудаас юугаараа давуу талтай вэ танаас салаа? За манай Гоша салаан бол манай Монголдо хамгийн анхных гэдгээрээ давуу талтай. За тэгээ 2018 оноос хойшоогоо үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа гэдгээрээ даваа талтай. Тэгэнгүүтлээ манай хор хөөх биеийн барай болон яс засах Японы барай хоёр болохоор яг бусад салаануудаас бусад Гоша идэх газруудаас даваа талтай. За энэ техникүүдээ болохоор ерөөсө гадагшаа задруулдаггүй гэдгээрээ даваа талтайгаа. Яа ойлголоо. За баярлалаа. За тэгээд өнөөдрийн чаленжд маань мэдээж одоо Гошагаар маань одоо оролцогчд маань үйлчлүүлээ явж байгаа. Тэгээд яг одоо тий яг өнөөдрийн маань өөрөө чинь тавьсан асуултанд хамгийн сайн хариулж чадсан, оновчтой хариулж чадсан, дээрээс нь зөв техникээр мэдээж массажаа хийж чадсан одоо оролцогчийг өнөөдрийнхөө Гошагийн маань одоо ялагчийн бэлэг хүлээж байгаа тийм ээ. Тэгэхээр таны хувьд хэн өнөөдөр ялагч болж чадсан бэ? За манай одоо массажа хамгийн сайн хийсэн, тэгээ хамгийн сайн тайлбарласан зөв техникээр хийсэн хүн маань болохоор манай утган цэцэгч байгаа. Яа. Ялагчийн бэлэг юу вэ? За одоо манай дээр болохоор арьс өргөөх чангалах манай цагаан ком байгаа. За тэгээд энэ нь болохоор арьсыг өргөх, массажт аягүй гоё хосолдог, чангалдаг гэдгээрээ даваа талтай, өвчтэй арилгах даваа талтай байгаа. За тэгээ манай дээр болохоор байгаа. За сая 700 мянган төгрөгийн массажны гифт карт. За баяр хүргэе. Сая 700 шохоё. Та хангалттай хийдэг. За 20 мэдрэмж, мэрэгжлийн техникийг хостуулан хинээч дагуулахааргүй шилдэг терапист болохоо батлан харууллаа. Баяр хүргэе мэдрэмжид бүсгүй минь. За тэгээ өнөөдрийн маань хамгийн сүүлийн чаленжийг хамтдаа зохиосон Гоша салооныхан хамт олонд маш их баярлалаа. Байнгын хамтран ажилладаг оролцогчдын маань нүүрний гоо сайхан болон биеийн гоо сайхан дээр маань хамтран ажилладаг. Байнгын одоо миний ажилд бас тусалдаг Гоша салоонд маш их баярлалаа. Тэгээ өнөөдрийн хамгийн сүүлийн чаленж Гоша салоон байлаа. Тэгээд оролцогчд маань Гоша салоонд халуун алга ташаад өнөөдрийнхөө мэдээлэл өгөх. Улаанбаатар хот оройн 19:35 минут. Сайн байна уу? Сайн байна уу? За би болохоор юу
Нөгөө сая нэг челленжийнхаа ялагч болоод. Ялагчдаа 50 сая төгрөгийн үнэтэй бүхий амьсны давтгалын Амнисны даатгал нь болохоор альва өвчин болон гинти ослын улмаас амнис нь ирсэн тохиолдолд даатгалын үнэлгээ болох одоо мөнгийг ар гэрт нь голгоод арын одоо санхүүгийн эрсдлээс юм багч гэсэндээ хамгаалах юм юутай даатгалахгүй. Тийм. Энэ одоо энэ амь насны даатгалч одоо бүх даатгалд байд юм уу? За амь насны даатгал бол зөвхөн манай National Life даатгалд байгаа. Бусад даатгалууд дээр бол гинти ослын даатгалууд байгаа гэсэн үг. За нэг гэрэн танд нэг гэрэн харуулдаг. За ингэж болцсон тий. Болцсон болцсон шүү. За окей. Баярлалаа. За баярлалаа. Ажлын амжилт хүсье. За өнөөдөр нэлээд ачаалттай өдөр байлаа. Тэгээ оролцогчд маань ч гэсэн нэлээд ядарч байх. Миний хувьд ч гэсэн оролцогчдоо маш их одоо сэтгэл гаргаж бэлтгэлийн сайн хэлэх гээд ер нь маш их энерги зарцуулаад ажиллаж байгаа. Тэгээд бас өнөөдөр ядраагаа сайхан тайлаад амрыг гэж бодлоо. Тэгээ өнөөдөр ядраагаа тайлахдаа би янзтай ясны шүлний вайны шүлгийг сонгож одоо ядраагаа тайлах гэж байна. Тэгэхээр бүсгүүчүүдийн маань хувьд, ээжүүдийн маань хувьд ядарч байгаа бол гэрийн нөхцөл бас ядраагаа тайлах гоё аргыг би олсон шүү. Тэгэхээр та хэд маань яг энд харагдаж байгаа янзтай брендийн үхрийн болгоны ясны шүлэг байгаа. Тэгээд дээрэс нь энэ маань өөрөө байны шүлэг гэдгээрээ одоо онцлог. Тэгэхээр байны шүлэндөө ээжүүд маань орчих боломжтой, нялх нэраа хүүхдүүд маань орчих боломжтой. Дээрэс нь ядарч байгаа хүн болгон орох боломжтой. Ер нь насны хязгаар байхгүй. За энэ ч бол ийм 3 литрийн үхрийн булууны ясны шүлэг байгаа. Тэгээ сайхан халуун байнда ус тоссон байгаа. Тэгээ дээрэс нь нэмж хийлээ. За тэгээ энэ нэг савлгаандаа бол 3 литр байдаг. Байнда шүлээ хийгээ бэлтжлээ. Тэгээд 3-5 минут ерөөсөө орох учраас сайхан ядраа тайлаад өнөөдөр сайхан амарна. За манайхан түр гарчээ. Сайхан ясны шүлэндөө орлоо. Дараагийн дугаар. Юу ч гэсэн өнөөдөр адууд нөө аймад үлднөө бие хадаагаад эхэлж байна. Фитнесийн зааланд хөл тавьсан эхний өдрөөсөө л зүрх алдам хүндлэн бэлтгэл. Сандрал төрүүлэм олон асуудалтай нүүр тулсан тэд маань ачаалал өндөр бэлтгэлийг хэрхэн туулан өнгөрүүлэх бол. Би анхнаас амар сууг орсон. Шалаар нэг орсон. Сайжирж яах гэж бодсон. Сайжраагүй л юм. Стил би хамгийн дооч өгнө. Тэрэнд дахиад уур хүрчээ. Мөн авгаадсан ба тооцоол мэдрэмж шаардсан тааварлашгүй сорилгууд ч тэднийг хүлээж байна. Одоо бичүүлэх гэдэг нэ бичүүлгийг хаана байна? Хотарэ. Хөтөм тас. Хөтөм тас. Өөрийнхөө төгс хөлбрийг бүтээхийг хүсч байвал завгүй, чадахгүй, боломжгүй гэсэн шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг. Энэ бол Ануухайс фитнес шоу.